Сайн байцгаана уу? Монголын урлагийн сэтгэл заслын мэргэжлийн холбооны ментор буюу сайн дурын ажилтан мөн 52 дугаар сургуулийн сурагч Анар болон инхчин Төгс дэлгэрэх сургуулийн сурагч Мишель байна. За, өнөөдөр гуруула хүүхэд бүрийн ялгаатай байдлын талаар ярилцсан. За, та хоёрын хувьд хүүхэд бүрийн ялгаатай байдал гэж яг юу гэдэм болоо? Тэр миний бодлоор маш энгийнээр тайлбарлах юм бол хүн бүрийн хурууныхээ дахин давтагдчихгүй байдаг гэдэг дээ. Яг үүн шиг хүн бүрийн одоо ертөнцийг харах өнцөг болон үзэл бодол харилцан адилгүй байдаг. Энэ л одоо хүн бүрийн ялгаатай байдал юм болоо гэж боддог. Үүнээсээ шалтгаалаад одоо тухайн хүний хобби, тийм сонирхол гэд шалтгаалдаг гэж боддог. Тэгэхээр юм болгонд хоёр тал гэж байдаг штеп. Сөрөг тал болон давуу тал. Тэгэхээр энэ талаар та хоёрын бодол ямар байна? Давуу тал дээр болохоор миний бодлоор ингээ хүүхэд ингээд бус нөхдүүдээс ингээд хүүхд чиглэлтэй хүмүүс болохоор ингээ бус хүмүүсээс ингээд өөр байх нь ингээд өөрийнхөө доторх яг тийм онцлог яг өөрийнхөө бусдаас ялгарч байгаа давуу талыг илүү тийм гаргаж өгдөг. Хэрвээ ингээд тэр хүнд ингээд сул тал байлаа гэхэд тэрийг илүү хөгжүүлээд өөрийнхөө давуу тал болгох хэрэгтэй гэж бодож байна. Андрагийн үед Миний бодлоор болохоор сөрөг тал дээр ингээд ялгаатай байдлыг ойлгодгүйгээсээ болоод айгүйх тийм сөрөг үр дагаврууд гардаг гэж боддог л доо. Тэрэн дээр хамгийн наадахын ойрхон жишээг дуртай бол үе тэнгийн дээрлэхэлд одоо ингээд гадаад үзмжээр нь ч юм уу те эсвэл зан аашаар нь эсвэл амьдрдаг төвшнгөөр нь ялгах тохиолдлууд байдаг штеп. Жохон ингээл те ядрах амьдрахтай бол энэ өстой амьдралын төвшин муугт бити нийлч гэдэг юм уу те энэ нэг төрлийн дээрлэлт болоод явчихна. Гадаад үзмжээрээ тэр хүүхд өндөр байж болно, намхан байж болно, өргөн торхой те ямар ч байж болно яг түүнээр үндэслээд ингээд ялгаатай байдлыг ойлгож чадахгүй зам уу ингээд тэр хүүхдийн сонирхдаг хоббиг нь хөндлөж чаддгүй хүн болгон заавал хөл бөмбөгчин болох албагүй хүн болгон бүжигчин болох шаардлагагүй мондог урлагийн мэдрэмжтэй байх шаардлагагүй тэр насны төрлийн ингээд ялгаатай байдлыг тодорхойлж өгдөг. Тэгээ ялгаатай байдлыг ойлгоогүйсээ болоо дээрлэхэд айгүйх болдог. Энэ магадгүй маш том нэг сөрөг тал нь. Тэгэхээр та хоёрын хувьд үе тэнгийн дээрлэлт гэдэг зүйл ялгаатай байдал дээр яг баттай болдог гэж боддог уу? Одоо хүүхдүүд ингээд боддог байхгүй юу? Одоо ингээд ар гэрийн боломж муу гэсэн шүү дээ. Яг ингээд тэрийг ингээд харгалзаж үзэхээр мэдээч ингээд хүүхд болохоор тэр хүүхд болохоор ингээд өөрийнхөө байгаа орчны угаасаа мэддэг. Тэгэхээр угаасаа бус хүүхдүүд бүгдээрээ л айвал ийм байж байх гэж бодоод тэгээд нөгөө өөрөөсөө арай доошоо төвшний хүүхдүүдэд тэгж харьцаар нөгөө хүүхдүүд нь болохоор маш их сэтгэл зүйн тийм дарамт хүлээж авдаг. Ялгаатай байна гэж болохоор уусаа л хүн болгон ялгаатай байна. Тэр хүн ингээд өөрөөсөө ойлгож чадахгүй, тэрнээсээ хүлээж авахгүй байгаа хүүхдүүд болохоор нөгөө хүүхдүүдээ айгу тийм дээрлэх чинь гэсэн тийм үзэл тийм тэгж харагддаг. Хэрвээ ингээд танаа ингээд ягаад ч юм тэгээ тийм дуугүй, ерөөс ингээд бусдаас тусгаарлагдсан тийм номоо хүүхд байвал хүүхдүүд тэрний юу гэж харах вэ? За хэрвээ гээд юу ч дуурдаггүй номоо дуугуухт байх юм бол тэр хүүхдийг хамгийн түрүүнд мэдээж аягүй тийм чимээгүй гэж ойлгоно. Энэ хүүхдтэй яаж ч энэ хүүхд юу ч дуурахгүй юм чин дээ гэдэг байдлаар бас хандах тохиолдол байдаг. Тэгэхээр ангид болон хүүхдийн хүмүүжлээс шалтгаалаад тэр нь өөрлөлтөө магадгүй тэр хүүхдийг ойлгоод тэр хүүхдийг нээлттэй болгох гээд ярилцахыг хичээж байгаа хүүхд байж болно. Эсвэл те за энэ л дуугүй юм чи энийг дээрлэж болно штэ гэдэг утгаар бас дээрлэхтэй хүүхдүүд ч байж болно л тоо. Би ингээд сүүлийн үед хараад байхад ерөөс ингээд хүүхдүүд ингээд бага насны хүүхэд заяа. Ялангуяа тийм бага анги, дуудан анги хүүхдүүд дундаа ингээд хүүхдүүд ингээд дээрлэхэлт нь айгүй их байдаг. Яг тэгэхээр тэр чинь нөгөө юу арай нэг ухаараагүй юмны наад цаатахыг олоогүй байгаа учраас тэгээд тэд нэг яг ингээд хөндлөнгөө сонсохоор яг ингээд дээрлэж байгаа байхгүй. Гэхдээ тэд нэг ингээд хооронд ярихдаа ерөөсөө юм дээрлэж байгаа биш. Юм шиг ингээд айгүй тийм дотор ингээд хоорондоо хөнгөлөлтэй маацуулгаа ярьдаг. Гэхдээ энэ бол ерөөсөө дээрлэлт болж байгаа байхгүй. Чинь ингээд би эртээд нэг автосанд явж байхдаа сонсч байсан юм. Тэгсэн чинь нэг банд ингээд ойр хөвгтээр жаахгүй би өчтөр ингээд явж исэн чинь манай анги банд тэр эднийг ингээд зодоод ингээд айгүй ингээд баяр баясгалтай ярьж байгаа байхгүй. Тэр нь болохоор өөрөө дээрлэлт. Тэгсэн чинь тэд нэр бага насны хүүхдүүд нь тэднийг өөрөө мэдхгүй. Яг өөрийнхөө дээрлэж байгаа юм мэдхгүй. Яг дээрлэж байгаа мэдхгүй байгаа болохоос ерөөсөө тийм бага насны хүүхдүүд айгүй тийм мэдээлэл дутуу байгаа юм шиг ерөөс санагддаг. Тэр мэдээллийг ингээд бүрэн гэж хангаж өгөөд байвал ирээдүйд зөв иргэн болж төлөвшөөд тустай гэж ярьдаг да. Яг тиймэрхүү юм болно гэж бодож байна. Мишелийн хувьд яг ингээд бага наснаас нь эхлүүлээд энэ төлөвшлийг үе тэнгийн дээрлэхэд байж болдгоо гэдэг төлөвшлийг ингээд бага ангийн хүүхдүүдэд дүү нартай ингээд ойлгуулахын тулд ямар арга хэмжээ авч болох вэ? Тэгэхээр миний бодлоор л манай Монголын урлагийн сэтгэл зүйн мэрэгжлийн холбоо гэдэг байгууллагаас
явуулж байгаа. Ментор сурагч бэлтгэх одоо сургалт маань хамгийн том нөлөө үзүүлж байгаа гэж бодож байгаа. Өмнө нь одоо манай ментор сурагч бэлтгэх хөтөлбөр явагдахаас өмнө бараг тийм одоо дээрлэхэлтэй эсрэг арга хэмжээнүүд болдгоо байсан шүү дээ. Тэгэд яг ингээд ментор сурагч бэлтгээд бидэнд шийдэл бий гэдэг хилцүүлэг явсны дараа харьцангуй олон сонсогддог болсон. Тэр манай байгууллага бол нэлийн нөлөөлж байгаа гэж бодож байгаа. За тэгвэл ихчээчээ дөнгөж сургуульд ороод 1 2 дугаар ангийн жоохон дүүнер маань анх удаа ингээд олон хүүхдтэй хамт нийгэмд хөл тавиад орж байгаа шүү дээ тий. Тэгэхээр аав ээжээсээ гадна тустай хүрээлэлд орж байгаа тэр хүүхдүүдэд үе тэнгийн дээрлэлт гэдэг зүйлийг хэрхэн яаж болохгүй зүйл вэ гэдгийг ингээд ойлгуулж болох вэ? Сургуультаар ойлгуулах их хэтэрхий магадгүй хүнддэх асуудал хэл та. Угаасаа одоо ингээд эхлээд сургуульд ороод 1 2 дугаар ангид орж байгаа хүмүүс угаасаа юм хүлээж авах чадвар нь арай бага байдаг. Тийм учраас өдөр тутмын ингээд амьдралд ингээд ээж аав нь миний хүү ингэж болохгүй шүү, тэгж болохгүй шүү, тэгж болдгүй шүү, найзаа зүгээр ингээд ингэж болохгүй шүү гэд ингээд зөвлөж байгаа хэрэгтэй. Тэгвэл бол одоо ингээд жишээ нь ингээд ангитай ингээд нэг хүүхэд ингээд суучсан чинь ингээд нэг охин нэг банд ирээл ингээд балын ингээд булаал аваа явахад нөгөөд ингээд цохиж мохиод ингээд байвал ерөөсөө тэгэж цохиж мохиод байвал ерөөс нь ээж аавтаа ингэж очиод хэлнэ шүү дээ. Тэмүүл ээж аав нь айгу тийм зүгээр тайлбарч өгөх хэрэгтэй. Гэтэл аав ээж нь яг ингэж тайлбарч өгдөг байхгүй. Чи тэгээ балаа авахгүй яасан. Тэгээ чи өөрөө зохихгүй яасан. Ерөөс айгу тийм хүүхдийг ерөөсөө тийм муу тал руу нь бас заримдаа нэг хүмүүжлэх гэдэг хандлага байдаг байхгүй юу. Одоо чи ингээд цэцэрлэг тахад хэр намайг ирээд ингээ майждсан ингээ зодцсон цогцсон гингүүл юм бол чи тэгээ урдаас нь зөрүүлээ зохихгүй тэгээ задуулаад байжсэн юм уу? Ингэж хэлдэг байхгүй юу. Тэгэхээр яг хүүхдийн хүмүүжлэн тэгээ хүүхдийн эрхч байгаа эдгээр болохоор яг ээж аавынх нь байгаа хандлага хүүхдээ яг ямар үйлдвэр дөрөл болж байна гэдгээс айгүй хамаардаг. Тийм учраас хүүхдүүдэд сургууль орохоос өмнө ээж аав нарт нь ингээ зүгээр ойлгуулж ингээ хүүхдүүдэд ингээ зааж өгөөрэй ингэж болох үүдийг сайн тайлбарж өгөх хэрэгтэй гэж сургуульд орох хэрэгтэй гэж би бодож байна. Одоо тэгвэл ялгаатай байдлаас үүссэн одоо дээрлэхэлт яг ямар хэлбэрээр явагдсан юм болоо? Үүнд яг юу хийх хэрэгтэй юм болоо? За дээрлэхэлт гэдэг зүйл маань ер нь бол яг дээрлэхэлт гэдэг нэршил маань насны ангилалд бол яг тент гэж ангилахгүй. За яг өөртөөгөө ойрхон гэх юм бол үе тэнгийн бол найз нөхдийнхээ дунд за тэр бүрчлэн яг тооцоод яг тент гэж яриу сургууль дээр бас дээрлэхэлт явагдах орчин маш өндөр байдаг л да. Насны түрээгүй эцэгхийн хараа хяналтаас гараагүй байгаа хүүхдүүд хамгийн ихэнд гэртээ дараа нийгмийн өрөөлсөн сургууль дээр тэрнээс гадуур ямар нэгэн сургуульд ч юм уу те ингээд туртай секц дугуулантай явдаг ингээд хүрээлэлд хамрагддаг. Тэгэхээр сургуулийн хүрээлэлд болохоор дээрлэхэлт гэдэг зүйл маань хамгийн наад зах нь одоо сургууль хэмжээнд дүнгээр авч болно. Багш нар нь ингээд анги дотор дүнгийн зарлцдаг штеп. Зарлдгаас үүдэлтэй ингээд за энэ хүүхдтэй муу сурдаг бүхэл хичээл дээр муу авах юм гэдэг ч юм уу те. Тийм хүүхдүүд байж болдог. Яг энэ ингээд бас дээрлэхний гол үүсвэр шалтгаан болж өгдөг. За эсвэл яг ингээд сургууль дээр ингээд эцэгийнх нь нэг нь багш ч юм уу эсвэл цэвэрлэгч ч юм уу те. Тэр хүний ээж аав ямар ч мэрэгчлээ байж болно хүүхдийн. Тэр хүүхд ингээд тэр ээж ааваасаа ичдэг ч байчдгүй ч бай гэл ингээд тиймэрхүү байдлаар дөрөөлөл ингээд хүүхдэд айгүй их тийм ар гэрийн амьдрал ч юм уу эсвэл ингээд амьдралын төвшнгөөр нь айгүй их ялгаж дээрлэх тохиолдол байдаг л та. Тэгэхээр тойрын хувьд хэрвээ ингээд зүгээр ангичны хүүхдийн асраа хамгаалагч нь танаа сургууль дээр цэвэрлэгч хийдэг байлаа гэхэд тэр хүүхдүүд ингээд ангич хүүхдэд дээрлэхэд байвал ямар арга хэмжээ авах байсан бэ? Тэр хүүхдэд яаж тусалж болох вэ? Тэр хүүхэд гэхээсээ илүү одоо дээрлэхэд байгаа хүүхдүүдэд ухааруулах хэрэгтэй гэж бодож байна. Хэрвээ ингээд одоо тэр дээрлэхүүлж байгаа хүүхдэд хэлэх юм бол нөгөө хүүхд чинь улам л одоо депрессэнд орж магадгүй шүү дээ. Яг тэр энэ хүүхэд одоо гутарсан байгаа хүүхд чинь ингээд өөр хин нэгэн үг хэлэхээр илүү энэ хүүхэд намайг өрөвдөөд байна. Би ингээд өрөвдүүлэхээр харагдаад байна гэж бодох байх гэж бодож байна. Тэр илүү тэр дээрлэхэд байгаа хүүхдүүдээр нь очиод үг хэлсэн дээр авах. Дээрлэхэд байгаа хүүхдүүдэд яг ямар арга хэмжээ авбал зүгээр бол тэр хүүхдүүдтэй яаж тулж ажиллах вэ? Энэ зүйл байж болохгүй ч гэдэг зүйлийг хэрхэн яаж ойлгуулж болох вэ? Эхлээд тэр дээрлэхэд байгаа хүүхдүүдийнхаа эхлээд эцэгт нэлээд эцэг ихээр нь ойлгуулах хэрэгтэй. Тэгээ бүр болохгүй бол ангийнхан багш төлөө болохгүй л тэгээд нийгмийн ажилтнаа ирнэ. Тэгээд нийгмийн ажилтан нь болохоор өөрөө айгүй тийм сайн сэтгэл зүйч зөвлөгч болж чаддаг. Тэгээ үнэхээр тэгээд болохгүй бол тэгээд цаашаа дэшигээ арга хэмжээ авах. Гэтэ ер нь бол хүүхдүүд хөвчлэн аав ээжээрээ яриулаад ч юм уу багшаараа яриулаад ер нь хөвчлэн ойлгочтой. За тэгвэл биш үү? Одоо ингээд ангид чинь ингээд тийм гадаад үзмжээр бол дээрлэх тохиолдол бол маш их байдаг.
Тэгээд гадаад тусламж дээр дээрлэх тохиолдолд тэр хүүхдэд яг ямар тусламж үзүүлвэл зүгээр вэ? Дээрлэгдэж байгаа хүүхдүүд туслана гэдэг маань айгүй хүнд асуудалтай. Яг ингээд ментороор бэлтгэгдсэн бидний хувьд маш хүнддэг асуудал. Тэр бол мэдээж 100% мэрэгжлийн хүн тэр хүнд туслах хэрэгтэй. Мэдээж сэтгэл 100% ч гэсэндээ маш их хохирсон байгаа. Бидэд сэтгэл зүйч биш болохоор тэр хүүхдэд туслахад жоохон хүндрэлтэй ч зайл болох чадах арга хэмжээг нь авах хэрэгтэй. За тэрнээсээ илүүтэй дээрлэхэд байгаа хүүхдтэй ярилцаад ойлгуулах хэрэгтэй. Ийм зүйл байж болохгүй. Яагаад энэ зүйл ингэж үүсээд байгаа юм бэ? Энэ зүйл дээр яг ямар арга хэмжээ авах вэ? Чи яагаад энэ зүйлийг хийж болохгүй вэ гэдэг зүйлийг маш эвтэйхэн тайлбарлах хэрэгтэй. Яагаад эвтэйхэн тайлбарлах хэрэгтэй вэ гэхээр нэг тийм томчуудын гаргадаг алдаа гэж яддаг шүү дээ. Дээрлэхэд байгаа хүүхдэл муу хүүхд. Яг тэрүүгээс ингээд улбалаад үе тэнгийн найзууд нь дээрлэгчл байгаа бол муу хүүхд юм байна гэж ойлгочдаг. Дээрлэгч байгаа хүүхд маань муу хүүхд гэсэн үг биш л дээ. Магадгүй тэр хүүхд өмнө хүнд дээрлэхүүлдэг байсан байж болно. Тэрнээс болоод за би чимээгүй яваад болцсон юм чи магадгүй дахиад хин нэгний дээрлэгч болох юм байна гэдэг ойлголтыг авсан байхыг үгүйсэхгүй. За эсвэл тэр хүүхдийн сэтгэл зүй ингээд ар гэрийн амьдралаасаа болоод муу ч юм уу те эсвэл ингээд сөрөг сэтгэлгээтэй болцсон байж болцшгүй. Тэгэхээр тэр тал дээр ч гэсэн ер нь бол том хүн мэрэгжлийн хүнтэй ингээд хамтарч ажиллаад хин хинд зөвлөгөө өгөө туслаад явах нь зөвлөдөө. Тэгэхээр түрүүнээс хойш ментор сурагч гэдээ ярьж байгаад тэр ментор сурагч гэдэг нь яг юу юм бэ гэдгийг манай үзэгчдэд тайлбарлаад өгөөч. За ментор гэдэг маань юу вэ гэхээр Монголын урлагийн сэтгэл засгийн мэргэжлийн холбооноос гаргасан 2020 онд эхлүүлж ирсэн бахар төсөл үүдэлтэй. За энэ төсөл маань юу вэ гэхээр үе тэнгийн дээрлэлтийг таслан зогсоог урьдчилан сэргийлэх мөн хариу үйлчилгээ үзүүлэх гэсэн төсөл байгаа. Тэгэхээр энэ төсөл дээр бол хотоос болон хөдөө орон нутгийн сургуулиудаас ментор сурагчдыг бэлтгэсэн. За тэр хүмүүс маань яадаг вэ гэхээр ментор сурагчаар бэлтгээд сурагч багш гэдэг нэршлиг аваад гэрчлэгээ аваад гарч авсан байгаа. Тэр хүмүүс маань үе тэнгийн дээрлэлтэнд өртсөн хүүхдэд хэрхэн яаж анхан шатны тусалцаа үзүүлж болох юм, дээрлэлтийг үлдээд байгаа хүүхдэдтэй яаж туслах юм гэдэг талаар ойлголтуудыг авчихсан, бэлтгэгдсэн мундаг хүүхдүүд байгаа. Тэгэхээр одоо ингээд харж байгаачлан бид гурав бол сургалтандаа суугаад бэлтгэгдсэн менторууд байгаа. За тэгэхээр энэ жил бидний өрөө бол бид дээрлэхгүй зүрх сүрхээ хайрлая. Бид дээрлэхгүй ялгаатай байдлыг хүндлэе. Бид дээрлэхгүй хүүхэд бүрт инээмсэглэл бэлгэлье. 11 сарын 4-нд бид дээрлэхгүй ивентэд бидэнтэй нэгдээрэй. Баярлалаа.